Зовлон зүдүүрээр хувь заяага эсгсэн бурайдууд гэр ноорхой гидс үлмүнш их нутгаа бидэрсээр Монгол газар шороондоо дээд тэнгэртээ залбирлаа. Хэдэн залуучууд одоо цэмбэл авахтай зүг 10 хэдэн залуучууд ерөөсөө богдхаанаас биеэр очиж газар гоё гэж. Тэгээд гарсан байна л да. Тэгээд 10 хэдэн залуучууд явсаар байгаад тэр улз гол хэрлэнгийн голын тэр их эзгүй том хүндийгээр явсан гэж байна. Явсаар байгаад богдхаанд очсон байна. Богдхаан хүлээж авсан. Тэгээд тэдний энэ шалтгаануудаа хэлсэн. Тэгээд өөрийнхөө мах цусны энэ сайхан нутагт бид нэр одоо жинхэнэ мах цусныхаа газартаа нүүж ирмээр байна. Газар өгөхгүй юу гэсэн. Тэгсэн тэр богдхан хэлсэн гинэ. За ер нь нүгэд ирчвэл Монголын ийм өргөн удам нутагт хаана газар болтноо. Нүгэд ирчихвэл гэж шүү. Ирэхгүй л бай. Ирвэл бас багтаач гэсэн юм бодохтой юм гэсэн. Тэгээд өвлийн цагт онон мөрөнгөөгөө 20-30-аараа 10-20-ороо шахаж буугаад тэгэл тэр бургасан дотор байж байгаад л нүүж ирж байгаад шөнийн хоцдог нохоо, уйлдаг нохоохоо амын боогоод гинтгэл 20-30-аараа айл нүүдэг байсан. Тэгээ өдөр шөнөгүй явж байгаад л улцголын иргэд ирсэн. Тэгээд нэг амар жимэр амьдрцгаая гэдэл ирцгээсэн гэж. Тэр түүхэнд бол нэг 200-аас 400-аад айл нүүж гарсан гэд түүхэнд байгаа юм. За тэгээд тэнд байж исэн чинь тэр Атман Симонов гэдэг айхтар амтэр гарч ирээд бороо өнгөөр тэгээд хүмсүүд гарч ирээд тэнцэн сүйтлээд бас тэрийг хойволоод ингээд жигтээх юм боллоо. За одоо хаашаа гадар ирээ. Тэгээд явсаар байгаа тэр Менингийн талыг гараад цаат талд нь 50 газар байсан. Тэр нь юу гэхээр халах гол, нүмергийн голын тэр хажаа. Тэгээд тэр лөө ерөөсөө нүүгээд хэсэг айлууд ундааны цастай болсон цагт нүггүй бас болохгүй тэнд ерөөс ус байхгүй гэдэг тооцоо гарсан. Тэгээ өвөл ундааны цас унтсан үед л нүүсэн байна л да. Нүүсээр байгаа тэр Менингийн тал гэдэг чинь асар том тал, айл хунар байхгүй, нөгөө өхөрийн аргал байхгүй, мал адгуус байхгүй чинь тэр төлөх юм байна. Тэгээд тэр төлийг тооцоогүй гарчихсан. Тэгээд бүр хан уняа төлж байж нэг юм овоохойтой зарим нь цаашаа явсан. Манай аав одоо тэр лодайхын эхнэр нь тэднэр буцаж ирсэн. Ер нь аюултай юмд орж ийн. Цаашаа явж чадахгүйгээд Менингийн талын дундаас нааша буцсан. 23-аас 24 оны үед халах нүмергийн бурят хушуу байгуулсан шүү дээ. Тэгээд тентхийн одоо халах нүмергийн бурят хушуу гэдэг нь байгуулагдсан. Тэр үед ер нь Монгол зөвлөлтийн гэрээ байгуулагдаж нүүж очсон тэр олон бурятуудыг нутаглах газрын зааж өгч одоо манай Монголын засаг төрүүл тэр бурятууд нүүж ирэхэд нэг дуртай байсан юм шүү дээ хөрх юм. оны үед энэ зөвлөлт Монголын гэрээгээр тэр нүүж ирсэн бурят зуныг ер нь хүлээн зөвшөөрч тэгээ газар нутгийг өгч их харж үзсэн байлээ л дээ. Ялангуяа Монголын засаг төрн их харсан. Тэгээд тэр байтугай нүүж ирсэн тэр олон
бурятуудыг хэд хэдэн хушуу болгож 23-аас 24 оны үед байгуулсан юм байлээ. Тэр тухайн үед бол манай бурятууд маш их баярлж тэр байтугай дуу гаргаж дуулж байсан юм байна. Арадэ засга хайрагалаган арахаган улзигин койёгэшэгэн амараган ухрэм хайрагалаган алтанхаган шижэрэгэн койёгэшэгэн. За тэгэл хүрээгээ санжнаа хайрлан хүндлэн улзын гоёгэшин хүндтэй нөхрөм хайрлан хүрэнхэн шижрээ гоёгэшин гэж ирэл дуулж ирсэн байгаа юм да гөрхин. Энэ уянга манай бэр Чингисийн маань ихнэр нь манайх ч ганцхүүтэй шүү дээ. Манайд бэр болоод эн чинь 9 жил болж байна уу да? Тийм болж штэ тий. 9 жил болчихж байна. Энэ баг хүн гэхтэл одоо 8 нас гарan болчихж байгаа юм шин. Одоо тэгээд Америкаар явж сая л ирээд байна да. Сар болоогүй байна. Хүн одоо 2 дугаар ангид орсон. Тэгээ хэлэнд орохдоо зайлвал англи хэлээр л ордог юм байна л да. Тэнд цэцэрлэг сургуульд дамжсаар байгаад тэгээ гэмн монгол хэлэндээ их л муухан жаахан ойлгодог болтой юм. Тэгээд эргээд хэлэх болохоор англиар л. Тэгээд нэг англиар ярьдаг 3 хүнтэй болоод байна. Тэгж байгаа сурах юм байгаа да. Одоо хобби гэдэг нэг англи монгол хэл үздэг сургуульд оруулахаар ярьчихад байна. Тэгээ болох юм байлгүй дээ. Уянга маань дуучин шүү дээ баг хүмүүсүүд мэдхүн чи бидний үз бас хуулийн мэрэгжилтэй гэж байгаа тий. Тэгэл хүүхдээ сургуульд ороо төвхнөөд ажил төрлөө бодцоох юм байгаа үү дээ. Аав нь яг хэлний сургууль төгсөөд юуны юу гэдэг вэ? Калифорнийн их сургуулийн хэлний анги төгсөөд тэгээд дараад нь юуны компьютер дизайны ангигээ чиг төгсөөд тэгээд дизайнер гэдэг мэргэжлэр л ажиллаж байсан юм байна. Дундуур нь ч бас янз бүрийн юм хийх шиг дээ миний хүү. Тэгээд л сүүлдээ хийжсэн мэргэжил болсноосоо хойш нэг 2 жилийн хугацаанд бол дизайнер компьютерчин гэдэг юм уу тийм ажил хийж байгаа л ирэх болтой юм аа. Тэгээд одоо ажил төрөлдөө орцгоох ийм л ажил үлдчих шиг байна да. Аригл, тослог, хүштэй, аялгууд энэ хоолойтой дуучин Монгол түмнээ баясгаж дэлхийн улныг шагшуулсаар амьдралын их замыг нэр төртэй багтмаар сайхан туулжээ. Амьдралын үнэн утга учир шухан юунд вэ? Тэрнийг хаанаас ирж юунаас олох вэ? Хүн зоны мөнхийн ирэл энэ байсан биш үү? Үүх түүхээ мэдэж үнэн зүгээр амьдарж үр аш өн хойштоо дурсагдахаар амьдрах уширтай. Үүний тулд зовлонг төсч жаргалыг твшиж бэрхийг ялдаг. Энэ мөрөн мянган жил урсахдаа ширгсэнгүй. Зовлон жаргал юу эсийг тээлээ? Тэгээд аялгууд дуу болон ихшгэлж хүний сэтгэлээр хөглөгдсөн. Дахиад мянган жил дуурсан. Бас л амьдрал. Амьдралын дууч байх хувь зохиол хүн бүрт заяахгүй.